баян айлын бэр болохыг хүссэн хэн бүхэн цонгон шалгаруулалтанд хүчээ сорino гэсэн зар гаргав. Дээр үед хоол хүнс ховор зэвэр байсан үе болоод ч тэрөө хүмүүс хожим мөлсөхгүй зөвхөн идэж л амьдрна гэхээс хичнээн завшаантай хэрэгвэ гэж бодон бөөнөрөө эрцгээв гин. Олон хүн шалгаруулалтанд орсон боловч бүгд тэнцсэнгүй. Уг шалгаруулалт нь юу байсан бэ гэхээр 8 кг будаагаар 1 сар амьдрах байсан аж. Тиймээс нэр дэвшигчид судалгаа хийжээ. Би яаж энэ шалгалтанд тэнцэх үү гэж. Ингээд тэдний ихэнх нь хоолны дэглэм барих арга хэрэглэжээ. Тэд 8 кг будааг 30 хувааж өдөрт ердөө ийм хэмжээг л идье гэж тооцоод аль болох бага эдгийг оролцсон боловч 10 хоногоос илүү удаан тисэж чадахгүй. Шалгалтанд тэнцэлгүй буцацгаажээ. Тэгж байтал нэгэн төмрийн дархны охин "Аава, би шалгаруулалтанд ороод үзье" гэв. Тэрээр баян айлын бэр болохоор хүчээ сорив. Бусад хүмүүс зөвхөн өөрт байгааг л бодож зөвхөн түүгээр яаж 1 сар амьдрах уу гэд хэмнэж байхад энэ бүсгүй харин ирсэн өдрөөсөө эхлэн будаагаа идчихэд гадагш гарч ажилласан. Мөнгө олсоор байв. Ухаалаг эмэгтэй гадагш гарч ажил хийн. Янз бүрийн юм нэхэж сүлжин төрөл бүрийн аргаар мөнгө олж орлогоо нэмэгдүүлсээр байв. Ийхүү тэрээр 1 сар амьдарч анх авсан будаанасаа хавьгүй ихийг хуримтлуулж өөрийн олсон мөнгөөрөө 1 сарын турш ямар ч дутагдаж гачигдах юмгүй амьдарч чадсан байгаа юм. Ер нь хүмүүс баян чинэлэг айл гэхээр тэднийх их хөрөнгөтэй гэж бодоод хамгийн түрүүнд идэлж хэрэглэх тухай л бодоод ирдэг. Энэ бүсгүй өөрт нь өгсөн зүйлийг хэрэглэх тухай бодолгүй. Харин ч гаднаас авч орж ирэх тухай эхлээд бодсон хүн байна гэж бодоод "Өнөөх баян, чи миний бэр болох хүн мөн байна" гэд түүнийг хүлээн авчээ. Солонгост ийм эртний үлгэр байдаг юм. Бурхны бидэнд өгсөн энэ талантны зөвлөлч бас үүнээс ялгаагүй биш үү гэсэн бодол төрнө. Нэгэнд нь 1 талант, өөр нэгэнд нь 2 талант, бас нэгэнд нь 5 талант өгсөн. Эзэн нь үүнийг аваад намайг буцаж иртэл дураараа ашиглаж хэрэглэх гэсэн. Тэгэхэд 1 талант авсан хүн авсан өнөөх ганцыгаа л хавдараад байж тэр өөр юу ч бодож чадаагүй. Энэ бол шалгалтанд тэнцээгүй дүн. 2 талант, 5 талант авсан зарцнаар юу хийсэн бэ? Тэд хуримтлуулсаар 10 талант нэмж олж, бүр 20 талант нэмж олсон байв. Тэгэхэд нь Бурхан юу гэж айлтлаа? Хэнийг нь сайн ухаалаг зарц гэлээ. 10 талант, 5 талант нэмж олсон зарц нарыг хараад эзэн нь "Та нар үнэхээр ухаалаг юм" гэсэн. Өнөөх баяны онцлсонтой яг адилхан байгаа хэрэг